улс орны нийгмийн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, за тэгээд намын дотоод ажил амьдралтай холбогдуулсан асуудлуудаар улс төрийн бэлтгэл, намын дараагийн улс төрийн бэлтгэл тавигдсан. Намын гүйцэтгэх дээд байгууллага болох удирдах зөвлөлийн өнгөрсөн 1 жилийн дотор хийсэн тайлан илтгэл, намын ерөнхий нарийн бичгийн дарганы тайлан илтгэл тавигдсан байгаа. За 3 дугаарт бол хүний нөөцийг бүрдүүлэх, шилж сонгох, улс төрч улсын хүчнүүдтэй хариуцлага тооцох ийм журам манай намын хэмжээнд үйлчилдэг ийм журам байсан. Энэ журмаа бол дахин одоо шинжилж хэлэлцэж баталсан байгаа. 4-дүгээрт удахгүй улсын хурал болон орон нутгийн сонгуул 2016 онд болох гэж байгаатай холбогдуулж хүчтний сонгуулиудад нэр дэвших хүмсүүдийг хэрхэн яаж хэлэлцэж шийдвэрлэж байх вэ гэдгийг нийт намын хэмжээнд дагаж мөрдөх ийм журмыг бол гаргасан байгаа. 5 дугаарт мэдээж ихнийг сонгуул болоход бол аливаа улс төрийн намд аль алинд нь л хөрөнгө санхүүгийн одоо асуудал, чухал одоо асуудал болно. Тэр нь бол ойлгомжтой. Тэгээд хандив, татвар, хураамжуудыг нийт намын хэмжээнд хэрхэн яаж хурааж авч намынхаа үйл ажиллагааг санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлж байх вэ гэсэн энэ талаар санхүүжилтийн журам гэж ийм журам гарахаар батлагдсан байгаа. За төгсгөлд нь бол зохион байгуулалтын асуудал хэлэлцсэн.